Хамгийн сүүлд олон улсад бид муухай харагдсан жишээ бол Эрдэнэгийн иргэний үйлдэл. Хэвлийн баг хурал зарлаад өөрийгөө түүмэрсэн түүний үйлдлийг олон улсын нөлөө бүхий агентлагууд дэлхийн нийтэд цацаж орхисон, цахим ертөнц болох Facebook тийсэн бичлэг гадны мэдээллийн агентлагийн гарт орсон болж таарна. Энэ мэтээр монголчууд өөрсдийгөө дэлхийд муухай харагдуулдаг нь үнэн. Үүн дээр Монголоос сурталдах нэрийдлэр төсвөөс баггүй мөнгө завших явдалч байдаг. Өнгөрөх жилд гихтэл Герман улсад Монголыг сурчлах өдрүүдийг зохион байгуулсан аялал жуулчлалын яам нь хөрөнгө хайсан ч өнөө хөрөнгөний үр дүн харагдаагүй. Өнөөдөр харин дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хайлтын системүүдэд монголчуудын талаарх таагүй зүйлийг нь залруулах тал дээр гадаад иргэн яамныхан ажиллана гэдгээ мэдгдлээ. Монгол улсыг гадаад сурчлах бодлого маань өөрөө нэгдсэн бодлоготойгоор бас хангалттай явж ирээгүй. Мөн бид нар өөрөө одоо Монгол улсыг яг ямар байдлаар гадаад сурчлах вэ гэдэг одоо тийм бодлого нь бас тодорхой биш байсны үүднээс одоо энэ мэтчлийн асуудлууд орхигдсон байна гэж харж байгаа. Тэгэхээр одоо саяны асуултанд орсон Google байна. Дээрээс нь одоо Wikipedia ч юм уу ерөнхийдөө хүн одоо Монголын талаарх эхний мэдээлэл авъя гэсэн хүн компьютероо нээгээд одоо мэдээлэл авах төр сувгууд нүндээ бас яг бидний хүссэн хэмжээнд гарахгүй байгаа юм тохиолдол байгаа. Тэгэхээр энэ бидний энэ хөтөлбөр дээр ч гэсэн яг энэ асуудлаар тусгагдсан байна. Ер нь бол яг Google, Wikipedia гэх зэрэг энэ олон улсын хэмжээнд дэлхийн нийтээрээ хүн болгон хэрэгжилж байгаа, ашиглаж байгаа тухайн улсын талаарх эхний мэдээллийг авж байгаа энэ сувгуудыг бас бид нар төрийн зүгээс ч гэсэн тодорхой бодлогоор бас зохицуулах хэрэгтэй юм байна. Оройтсон борооны хойноос сүв нөмрөв гэдэг шиг хожимдсан ч гэсэн ухаарч байгаа нь саашаалтай. Дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгддөг Google болон бусад хайлтын томоохон сайтуудад Монголыг эерэг байдлаар харуулах тал дээр анхаарна гэсэн нэгдсэн үндэсний байгууллага манай улсыг жуулчлах хамгийн таата 5 орны нэгээр зарлчгаад байгаа энэ үед бид гадаадд сурталдах ажлаа эергээр эхлүүлэх гэж байгаа нь зөв гэж хэлж болно. Томоохон мэдээллийн хайлтын сайт болон агентлагуудын тараасан мэдээлэл таагүй үр нөлөөг авчирдаг нь үнэн. Монгол улсыг гадаадд сурталчлах хөтөлбөр гэж батлуулсан, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх хөтөлбөр гэж батлуулсан мөн дэлхийн монголчууд гэх хөтөлбөрөөр бид батлуулж чадлаа. Монгол улс жуулчлалыг татах гадны хөрөнгө оруулалтыг нэмэх зорилгоор 2014-өөс 2015 онд Монгол улсын засгийн газар гадаадын 42 орны иргэдийг визээс төрж чөлөөлөх шийдвэр гаргасан. Гэсэн ч юун гадны хөрөнгө оруулалт, юун гадны жуулчин татах. Хөтөлбөр хэрэгжсэн 2 жилийн хугацаанд 42 орноос жуулчид ирээгүйч хариуцсан албан хаагчид хүлээн зөвшөөрч байна. Өнгөрсөн алдаагаа ухаарч ажиллаж гимээр өнөөх хилээд байгаа жуулчлал нь Монголд саатах үзье.